За сайн бацгаана. Энэ дугаар дээр би Мика гэдэг найзтай Симон де Боварын Second Sex гэдэг номны тухай ярина. За энийг тэгээд монгол хэлэнд дайвар хүүстэн гэж орчуулагдсан байт юм лээ. Тийм тэгээд за энэ ном бол ерөөсөө эмэгтэй хүний тухай ном. Феминизмын хөдөлгөөнд бол маш чухал байр суурь эзэлдэг алдартай ном юм билээ. Анх 1949 онд бичигдсэн. Тэгэхээр одоогоос яг 70 жилийн өмнө бичигдсэн. За тэгээд эмэгтэй хүн 70 жилийн өмнө гэд бодоод үзэхээр бидний сайн мэдхээр бол одоо яг Мерлин Монро, Одри Хепберны үе юм билээ. Тухайн үеийн одоо хар цагаан кинонууд, гэрэл зургууд дээр бол айгүй гоё эмэгтэйчүүд харагддаг. За би лав жоохон хүүхэд байхдаа одоо тэр эмэгтэйчүүдийг хараад хөөх би энэ үед төгсөн бол одоо ямар гоё вэ тэр гэж боддог байсан. Тийм тэр үеийн одоо хувц загвар энэ төр бол амар гоё эмэгтэйлэг. Тэгээд сувдан зөвлөлттэй, айгүй нарийнхан бэлгүүстэй эмэгтэйчүүд харагддаг байсан. Тийм долгионтой өстэй тий. Гоё дижин даашинцтэй. Тэгээд энэ номоор хэдүүлээ одоо яг хөшөөний цаана одоо тэдгээр зурган дээрх эмэгтэйчүүдийн амьдрал одоо яаж өрнөжсэнийг мэдчих авах боломжтой. Тэгээд 70 жилийн өмнө бичигдсэн гэхээр амар хол сонсогдоод иж магадгүй. Гэтэ яг үндэ бодоод үзэх юм бол тийм ч яхтар хол биш юм билээ. Ерөөсөө нэг 2-3 геноцид явсан. Тийм тэгээд одоо энэ феминизмын 2 дугаар давлага өрнөж явах үед жишээ нь манай эмээ яг миний насан дээр байсан байгаа байхгүй. Тэгээд манай эмээ бол одоо хүртэл амьд байгаа. Тийм тэгэхээр одоо энэ номыг уншиж явах үедээ би манай эмээд манай ээжэд одоо ийм асуудлууд тулгарч исэн болов уу гэж гайхширч исэн мөчүүд нэлээд их байсан. Тэгээд ер нь одоо энэ 70 жилийн хугацаанд хүүсийн тэгш ирэх нийгмийн орчинд гарсан өөрчлөлтөнд энэ номын гүйцэтгэсэн хувь нэмэр бол маш их гэж бодож байна. Феминизмыг бол ерөөдөө 4 давлгаатай явсан гэдэг юм лээ. Тэгээ нэгдүгээр давлгаа нь ихэнхдээ одоо эмэгтэй хүний сонгуульд санал өгөх эрх мэрхийн талаар. Тэгээ хоёрдугаар давлгаа нь бол энэ номны чухал нөлөөтэй байсан. Энэ нь бол тэгээд эмэгтэй хүний нөхөн өрчгөн эрхийг илүү голсон. Тэгээд бас ер нь ажлын байрны талаар. Тэгээ гуравдугаар давлгаа нь ерөнхийдөө Me Too movement, тэгээ LGBTQ юм уу, identity политиктэй холбоотой гэдэг юм лээ. Тэгээ дөрөвдүгээр давлгаа байгаа эсхийг нь бол мэдгүй. Гэхдээ ер нь бол гуравдугаар давлгаагаа үргэлжлүүлээд явж байгаа. Гэхдээ арай өөр хэлбэртэй болсон гэж хэлдэг юм лээ. За тэгээд юу ч гэсэн зохиолчийнхаа талаар товчхон яриа. За зохиолч нь бол Симон де Бовар гэдэг одоо Францын философч. Ер нь айгу олон төрлийн ном бичсэн. Айгу лаг эмэгтэй байдаг. Тэгээд энэ эмэгтэй маань ер нь existentialist философч гэдгээр нэлээд алдартай баг. Тэгээ хүмүүс одоо Сартре, Каму, Морло-Понти зэрэг хүмүүстэй одоо эдгээр маань ингээ Францын existentialistууд гэдэг тэр үедээ алдартай хүмүүс байсан. Тэгэхээр Сартретэй бол нэлээд гүн холбоотой. Одоо Сартре энэ хоёр бол үерхдэг байсан. Гэхдээ хизээч юусоо гэрлээгүй. Гэхдээ айгуу тийм биеийнхаа ажлыг бол байнга уншдаг, айгуу их цагийг цуг өнгөрөөдөг тийм хосууд байсан юм байлээ. Тийм тэгээд энэ хоёулаа нөгөө нэг École Normale Supérieure гэдэг Францын нэг элит сургуулийг төгссөн. Тэг ер нь Симон ер нь амар ухаантай тий. Шалгалтаа өгж явахдаа Сартер нэгт жигсаад Симон болохоор 2 жигсаж орсон гэдэг юм лээ. Тэгээд дээрэс нь энэ шалгалтыг давж чадсан хамгийн залуу хүн болсон. Тийм. Тэгээд угаасаа Сартра угаасаа шалгалтаа эхний удаа өгтөө онцсон гэдэг үстэй тийм. Тэгээд дараа нь өгтөө Симонтой зүг бэлтэж агаад давсан л гэж ярьт юм лээ хүмүүс. Тэгээд энэ хоёр ч ер нь тэгэл драматай л. Бас нөгөө нэг цог оршуулсан гэдэг юм лээ энэ хоёрыг. Тийм. Гэтэ өөрийгөө бараг 1970-аад он хүртэл яг феминист гэж тодорхойлдоггүйсэн л шүү дээ. Тэр өмнөөс аюух зайлсхийдэг байсан. Тийм. Тэгээд номоо 40-од оны үед биччихээд 70 он хүртэл баг 30 жилдээ өөрийгөө бол феминист гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тийм. Тэгээд тухайн үед бол айгүйх шууган тэрсэн, маш их үзэн ядагдсан, бас айгүйх хайрлагдсан, ер нь айгүй сонирхолтой амьдэрсэн юм ихтэй юм лээ. Амар хүзэн ядагчтай байсан. Юу ч гэсэн Камугийн хэлснээр л Франц эрэгтэйчүүдийг айгүй тэнэг харагдуулсан ном гэж хэлж ирсэн юм байлээ тийм. Тэр нь сонирхолтой. Ном руу орохоос өмнө одоо номынхоо хамгийн чухал гэсэн 3 санааг ярилцаад тэгээд ном руугаа явъя. За хамгийн ихний гол санаа бол одоо эмэгтэй хүнийг бол үргэлж одоо сул дорой гэж тооцож ирсэн байт юм билээ. За тэгвэл яг үнэхээр ч эмэгтэй хүс сул дорой юу? Ер нь яг юу эмэгтэй хүнийг сул дорой болгоод байгаа юм бэ гэдэг тухай тайлбарладаг. За хоёр дахь гол санаа нь бол эмэгтэй хүн болж төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог
гэж яг Симоны өөрийнх нь хэлжсэн үг байгаа. Энэ ишлэл ерөнхийдөө номын маань утга санааг баг бүрэн илэрхийлж чадна гэж санагдаж байна. За, эмэгтэй хүн болж төрдөггүй, харин эмэгтэй хүн болдог гэдэг нь яг ямар утгатай юм бэ гэхээр хүүхдийг яг төрсэн цагаас нь эхлээл нийгэм хүүсээр нь хуваагаад одоо ялгаатай хандаж эхэлт юм лээ. Одоо хүү төрөх юм бол цэнхэр өнгийн үлхий, баатарлаг нэр, охин төрөх юм бол ягаан өнгийн үлхий, гоо төслийн юм уу байгалыг бэлгэсэн нэр хөөс эхлээд одоо насан туршид нь энэ процесс үргэлжилдэг. Тийм. Гэхдээ одоо яг энэ систем маань зөвхөн эр хүний талд ажиллаж байна. Тоглоомын дүрм зөвхөн эрэгтэй хүний талтай байна гэж шүүмжилдэг. Тэгээд яг тэгээ энэ санаануудыг бол цааш нь дэлгэрүүлээд ярих байгаа. За, 3 дахь гол санаа нь бол философийн ойлголт талаас нь тайлбарлах байгаа. Симон де Бувар маань одоо existentialist философч байсан гэж түрүүнд дурдсан. Тэгээд existentialismд одоо чухлаар яригддаг 2 ойлголт байдаг. За, нэг нь бол transcendent, нөгөөх нь immanent гэдэг ойлголт байгаа. Transcendent гэдэг нь одоо өөрийгөө давах, хил хязгаарыг давах, одоо идэвхтэй байх гэсэн нэг тийм ялалтын утгатай тийм ойлголтыг хэлж байгаа. За, immanent нь бол яг эсрэгээрээ өөрийнхөө дотор байх, зураасны доор байх, идэвхгүй байх гэсэн утгыг агуулдаг. За, тэгээд ер нь одоо хүн төрөлхтөн эрэгтэй хүнийг бол transcendent байдалтай айгүйх одоо холбож ойлгодог байсан. Transcendent байдлаар төлөөлүүлдэг. За, эмэгтэй хүнийг бол immanent байдлаар төлөөлүүлж ирсэн мэт юм лээ. Тэгэхээр энэ жинхэнэ амьдрал дээр нь яаж илэрхийлэгдэх вэ гэхээр эрэгтэй хүн одоо өөрийгөө трансценд хийж юм хум бүтээж одоо аян данд гардаг ч юм уу тиймэрдүү байдлаар одоо өөрийнхөө үйл хөдлөлөөр тэгж давж гарч илэрхийлдэг. Тэгээд энэ нь бол одоо амьдралын маш чухал хэсгүүдийн нэг болохоор одоо эрэгтэй хүн энэ тал дээр нэг их асуудалгүй байдаг. Харин эмэгтэй хүмүүст одоо нийгмээс нь оноогдож байгаа зүйлүүд нь дандаа иммунит шин чанарыг агуулдаг. Гэр бүлийнх нь үүрэг ажлууд, гэрийн ажил мэл ч юм уу, эсвэл одоо хүүхд төрүүлэх энэ бүхэн нь одоо иммунит зүйл гэж үзэгдэг. Эмэгтэй одоо ямар нэг зүйлийг шинээр бүтээж бий болгож одоо трансценд хийгээгүй. Харин яг тэр өөрийнхөө дотор агуулгдсан хിവэрэл нэг давтамжтай зүйлэл хийж байгаа юм шиг харагддаг. За тийм. Тэгээд номоо яриад ирэхээр илүү яг деталууд нь айгүй ойлгомжтой болоод ирэх бах. За тэгээд ном маань бол 2 ботоос бүрддэг. За, эхний бот нь 3 хэсэгтэй. За, нэгдүгээр хэсэгтэр бол одоо эмэгтэй хүнийг ер нь яаж тодорхойлдог вэ? Шинжлэх ухааны салбарууд яаж тодорхойлдог вэ гэдэг талаас нь ярьдаг. За, тэр дондаа 3 салбарыг авч үздэг. Биологи, psychoanalysis, түүхэн материализм. За, хоёрдугаар хэсэгт бол эмэгтэй хүнийг түүхэнд ямар байсныг харуулдаг, ямар нөхцөл байдалтай байсныг харуулдаг. За, тэгээд чулуун зэвсгийн үеэс эхлээд ер нь саяхныг хүртэл яад эмэгтэй хүн ямар байр суурьтай байгаа, яагаад эрэгтэй хүн эмэгтэй хүний түүхийг бичсэн гэж хэлж байгаа ер нь илүү тайлбарладаг. За, тэгээд 3 дугаар хэсэг дээр нь эмэгтэй хүнийг уран зохиол, домог, соёлд ямар шүү байдлаар хараасан. Тэгээд тэр нь ямар нөлөөтэй байдгийг ярьдаг. За, тэгээ энэ бүхэн ерөнхийдөө нийтдээ ингээд түүх, домог талаас нь бичдэг. За, тэгээ 2 дугаар ботон дээр илүү амьдралын туршлага талаас нь бичдэг. За, 2 дугаар ботон нь болохоор 4 хэсэгтэй. За, тэгээ эхний хэсгээр эмэгтэй хүүхэд болж өсөж байгаа үеийнх нь одоо сэтгэл зүй, бодит байдал, за тэгээ хүүхэд нас, шилжилтийн нас, сексийн талаарх ойлголт зэргийг ярьдаг. За, тэгээ 2 дугаар хэсэгт нь болохоор эмэгтэй хүний нийгэм дэх үүргүүдийг айгаа судалж үзсэн байдаг. Одоо тэр дундаа гэрэлсэн эмэгтэйчүүд, ээжүүд, биеэ үнэлэгчид, тэгээ хөгшин эмэгтэйчүүд бас дурсан айгаа сонирхолтой байдаг. За, тэгээ 3 дугаар хэсэгт нь эмэгтэй хүмүүс одоо энэ нөхцөл байдлаас олоод яаж тэрийг зөвтгөх шаардлагатай болдог талаар ярьдаг. За, тэдгээрт нь одоо нарциссизм, хайр, шашин гэдэг 3 юм ордог. За, тэгээ 4 дугаар хэсэгт нь ерөнхийдөө дүгнэлт маягийн тэгээ эмэгтэй хүн яг эрх чөлөөтэй эмэгтэй хүн яг ямар шүү байх талаар ярьдаг. За, тэгээ энэ дугаар дээр бит хоёр аль болох гол санаануудыг нь аваад ярьж яваад тэгээд эцэст нь дүгнэлтийгээ тэгээ өөрсдийнхөө бодлыг бас богинохон хуваалцсан. За, тэгээ би голцоо 1-р ботыг яриад тэгээ Мика бол 2-р ботыг голчилж ярина. Тэгээд нэмж хэлэхэд энэ ном маань 980 удас 2 бот ном байгаа. Тэгээд бит хоёр бол ягаад ч бүтэн бол ярьж чадахгүй гол санаануудыг нь л яриад явна. Тэгээд дээрэс нь 1949 онд бичигдсэн ном болохоор өнөөдрийн нөхцөл байдлаас бол мэдээж өөр байгаа. Ихэнх асуудлууд
бол сайжирсан. Гэхдээ нэмж засах асуудлууд ч гэсэн өнөөдөр ч гэсэн байгаа. Тийм тэрийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь баруунд гарсан идеологи болохоор биднээс жоохон соёлын ялгаатай зүйлүүд ч юм уу бас байгаа. Тэг ер нь энэ номыг ер нь феминизмын талаар ч юм уу эмэгтэй хүмүүсийн талаар зөрчилдөөнтэй controversial topic болохоор тэгээд нээлттэйгээр хүлээж аваарай гэж хүсье. Нэгдүгээр ботрогоо оръё. За эхний хэсгээр эмэгтэй хүнийг тодорхойлох талаар нь ярьдаг. За тэр дундаа одоо биологт эмэгтэй ер нь эмэгтэй хүн гингүүд надад бол хамгийн түрүүнд бодож байгаа юм угаасаа биологийн тодорхойлолт гэх юм уу. Тэгээ биологт яаж эмэгтэй хүнийг тодорхойлдог вэ гэж бодохоор одоо нөхөн үржихүүн талаас нь тодорхойлдог. Энийг Мика тодорхой ярих байхаа. За энэ бүлэгт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа. За эмэгтэй хүнийг юу сул дор ойлгох юм бэ гэдэг тухай бичсэн байгаа. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамгийн түрүүнд бол нөхөн үржихүүн талаас нь ялгаатай. Энэ ялгаанаас үүдээд зөвхөн эмэгтэйчүүд л бие дээрээ туулдаг үйл явцуд гэж байдаг. За тэдгээр нь бол сарын тэмдэг, жирэмслэлт, төрөлт, хөхөр холлолт, за мөн цэвэршилт гэдэг юм байна. Эдгээр үйл явц нь бүгдээрээ зовёор өвдөлттэй явагддаг. Заримдаа жирэмслэлт, төрөлтийн үед эмэгтэйчүүд амь насаач алдах магадлалтай тийм осолтой үйл явц байдаг. Шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан. За дээрэс нь одоо эцгийн эрэхт ёс ноёрхож исэн учраас эдгээр биологийн ялгаануудыг зөв тайлбарлаж чаддгүй байсан. Тэгээд одоо мухар сүсэг домгуудаар тайлбарладаг байсан юм байна. За эцгийн эрэхт ёс ноёрхож исэн учраас одоо бүх зүйлийг эр хүний байр сууриас, эр хүний өнцгөөс л тайлбарлаж ирсэн. Ийм учраас одоо эмэгтэйчүүдийг гадуурхсан, доромжилсан маягаар айгүй их тийм буруу ойлголт төөрөгдөлтөөр тайлбарлаж ирсэн мэт юм байна. Энэ тухай бол нэлээд их бичсэн байгаа. Ер нь одоо шинжлэх ухаан бол сүүлийн 400-500 жилээр хөгжсөн. Тэр дундаа биологи гэвэл одоо 19 дугаар зууны төгсгөл үе нөхөн үржихүүг бол бүр 20 дугаар зуунаас л тайлбарлаж чаддаг болсон. Тэгэхээр эцгийн эрэхт ёс тогтсноос хойш гэвэл одоо 5000 жилийн турш ийм буруу ойлголт төөрөгдөл мухар сүсгээр одоо эмэгтэйчүүд хүүсүүдийн ялгаатай байдлыг тайлбарлаж ирсэн гэсэн үг. За тухайн үеийн хамгийн том төөрөглүүдийн нэг бол нөхөн үржихөд одоо эмэгтэй хүн бол идэвхгүй оролцоотой гэж үздэг гэсэн юм байна. Зөвхөн одоо эцгийг л бүтээгч гэж үздэг. Эмэгтэй хүн бол зөвхөн биеэ ашиглуулдаг, идэвхгүй матери өгдөг гэж ойлгодог байсан. Эцгээс ер нь бол тийм бараг тийм бяцхан хүн эхийн хөвлөд нэвтэрч ордог. Тэгээ тэндээ зөвхөн хоолдог. Тэгж тэжээгдэж томроод хүүхэд төрдөг гэж итгэдэг байсан. Хүүхдтэйгээ бол бараг л одоо эмэгтэй хүн тийм ахтар холбоо байхгүй гэж үздэг байсан. За 1883 онд анх удаага микроскопоор үр тогтолтыг ажиглаж үзсэн. Тэр үед одоо үр тогтолтод 90 эмбэлхийс хоёулаа оролцдог гэдгийг нотолж чадсан. Гэхдээ 90 бэлхийс хурдан хөдөлгөөнтэй учраас трансцендент, үндгээс хөдөлгөөнгүй учраас имманент гэдэг утгаар хүүсийн тухай уламжлалт ойлголт хамгаалагцаар байсан. Орчин үеийн биологийн шинжлэх ухаан бол маш нэрийн тайлбар өгч чадна. Одоо хүн 23 хос буюу нийт 46 хоромсомтой. Түүнийхээ яг талыг нь буюу 23-ыг нааваасаа 23-ыг нь ээжээсээ авч төрдөг байгаа. Тэгэхээр одоо эрэгтэй эмэгтэй ус маань аль аль нь одоо нөхөрчүүд идэвхтэй оролцоотой байгаа. За бас нэг буруу ойлголт гэх юм бол англосаксчууд сарын тэмдгийг хараал гэж үздэг, тэгж нэрлэдэг байсан юм байна. Үнэн дээр эмэгтэй хүний бие бол одоо сар бүр хүүхэд болоход бие нь бэлэгддэг байгаа. За энэ үедээ гормоны өөрчлөлтүүд хүчтэй явагддаг. Тийм болохоор одоо бие дээр нь янз бүрийн зовиорууд илэрч идэг. Жишээ нь хөвлийн доод хэсгээр өвдөх, сэтгэл санаа тавгуурхах, хоолны дуршил нэмэгдэх, сэтгэл хөдлөмтгий эсвэл бүр уур уцаартай бухимдуу болдог байгаа. Эдгээр үйл явцыг тайлбарлаж мэдтгүй байсан учраас гаднах симптомыг нь хараад хараал хүрсэн гэж ойлгодог байсан байж магадгүй. За тэгээд эрэгтэй эмэгтэй хүмүүс бол ер нь биологоос гадна морфолог, физиологийн ялгаанууд бас байгаа. За эрэгтэй хүн эмэгтэй хүнээс дунджаар 15-аас 20% илүү том биетэй байт юм байна. Мөн булчингийн хүч, булчингийн масаар хавьгүй илүү. Биеийн дээд хэсгийн булчин гэхэд л эмэгтэйчүүдээс 70% илүү чадaltaй. За тэгээд нөхөн үржихүйг ер нь одоо зөвхөн хүмүүс төр гэлтгүү байгаль дээр, бусад амьтад дээр одоо яаж явагддаг юм бэ гэдгийг нэлийн харьцуулж бичсэн байдаг. Тэгээд нэг сонирхолтой юм нь одоо доод хөгжилтэй зарим амьтдад ямар ч хамтрагчгүйгээр
үржил нь явагддаг тийм үржлүүд байдаг. Одоо өөрөө өөртөө өөр тогтоож үрждэг. Эсвэл одоо биеийнхээ хэсгийг хэсэгчилж хуваагаад тэгж үрждэг үржлүүд идэг. Харин хүмүүс сүүн дижилтэн гэх мэт дээд хөгжилтэй амьтдын үржилд заавал 2 хүүс оролцдог. Яагаад заавал 2 хүүс оролцож байгаа юм? Ер нь яагаад ийм 2 хүүс үүссэн бэ гэдгийг тухайн биологийн шинжилгээ ухаан тайлбарлаж чаддгүй байсан. За 1970-ад оны төгсөл үеэс л одоо тайлбарлаж чаддаг болсон юм байна. За зохиогчийн маань нэг онцлогыг хүссэн санаа байгаа. Тэр нь юу гэхээр одоо зарим амьтдын үр зулцаг бие даах гэж одоо айгүй хугацаа шаарддаг тийм амьтад байт юм байна. Ийм амьтдад бол эрэгчин амьтны туслалцаа бол заавал хэрэг болдог гэж үздэг. Яагаад гэвэл одоо үр зулцагтай болсны дараа эмэгчин амьтны өмнө нь бий болгож исэн амьдрал нь бие тааж цаашаа үргэлжлэх боломжгүй болдог. Зулцаг удаан хугацаанд бие тааж чадахгүй байх гэдэг нь эцэг эхийн халамж одоо төдий чинийг хэрэгтэй гэсэн үг. Их амтан ан хийх эсвэл одоо хоол хайх үед зулцаг бие даагаагүй байгаа учраас ганцаараа аюулгүй байж чаддаггүй. Ийм учраас зулцгыг 9 минут насанд хүрэхийн тулд одоо заавал эрэгчин амтны туслалцаа хэрэг болдог. Энэ хүмүүс төр бол бүр тод ажиглагддаг байгаа. Сүүн дижилтнүүдээс ганцхан одоо хүний хүүхдэл бие даахад бүхэл бүтэн 20 жилийг зарцуулдаг. Ийм болохоор одоо эр хүн эцэг хүнээс ихэнхдээ л одоо эмэгтэй хүмүүс тусламж авдаг. Ийм тусламж авч байгаа учраас сул дорой гэж тооцогдох бас нэг шалтгаан болт юм байна. За ерөнхийдөө эмэгтэй хүнийг сул дорой болгож харагдуулсан зүйлсийг багцлаад дахиад хэлэх юм бол нэгдүгээрт одоо эр хүн илүү том биетэй, илүү хүчтэй. За хоёрдугаарт эмэгтэйчүүд хүүсийн ялгааг мухар сүсгээр тайлбарлаж ирсэн. Нэмээд одоо эцгийн иргэд ёс орхиж исэн учраас одоо бүх зүйл эр хүний нүдээр, эр хүний байр сууриас тайлбарлагдчихсэн. Ийм учраас одоо эмэгтэйчүүд сул дорой гэж бодогдоход хүрдэг гэсэн. За гуравдугаарт гэх юм бол үр хүүхдээ 9 минут насанд хүрэхэд одоо эрэгтэй хүний тусламж заавал хэрэгтэй болдог. Энэ тусламжийг авч байгаа учраас эмэгтэй хүн сул дорой гэж тооцогддог байсан юм байна. Ерөнхийдөө биологоос үүдсэн ялгаа нь эмэгтэй хүнийг тодорхойлоход хангалтгүй. Нэмээд эдийн засаг, ёс суртахууны үндслүүд хэрэгтэй гэж үзээд энэ бүлгээ төгсгсөн байгаа. За psychoanalysis-ийн талаас эмэгтэй хүнийг яаж тодорхойлдог талаар бавар бас ярьсан байдаг. За psychoanalysis-ингүүд ерөөхдөө Фройдын тухай ярьж байгаа. Тэр үед бол одоо Фройд, Юнг, Адлер зэрэг хүмүүс байсан. Гэхдээ Фройдыг айгүй голчилж ярина. За Фройдын psychoanalysis эрэгтэй хүнийг илүү голчилж ярьсан байдаг. Тэгээд Фройдын онол бол эрэгтэй хүн дээр суурилсан гэж хэлж болно. За тэгээд тэр дундаа одоо түүний сэтгц бэлгийн хөгжил буюу одоо psychosexual development-ийн одоо 5 үе шатыг товчхон яриа. За энэ нь яадаг вэ гэхээр эхний үе шат нь бол орол үе шат гэдэг. За орол үе шатаар бол нялх хогт ингээд ихийнхээ хөхнөөс одоо бүх амин тижээлээ авдаг. Тэгээд ер нь амаараа бүх таашаалаа авдаг гэж үздэг. Тэгээд одоо соск моск өгдөг ч юм уу, хураагаа өгдөг ч юм уу. Ер нь бүх юм нь амаараа дамждаг гэдэг. За тэгээд дараагийн үе шат нь бол одоо anal state гэдэг. Хүүхд баасаараа гадагшлуулж баах үедээ тэгэж таашаал авдаг гэж үздэг. Тэгээд тийм. Тэгээд дараагийн үе шат нь бол phallic stage. За энэ үеэс ерөөдөө айгу сонирхолтой эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ялгаатай болж ирдэг. Энэ дээр хамгийн гол ер нь одоо phallus гэдэг нь эрэгтэй бэлэг эрэхтний гэж байгаа. Тэгээд эрэгтэй бэлэг эрэхт нь ер нь маскулин чанартай, тийм утга учиртай гэж үздэг. Тэгээд энэ үе шатад бол Oedipus complex хамгийн чухал үүрэгтэй гэж тайлбарладаг Фройдийн хувьд. За тэгээд энэ эрэгтэй хүүхдийн хувьд яадаг вэ гэхээр ерөнхийдөө ээж нь л хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр ээж рүүгээ ингэж хамаг анхаарлаа хандуулдаг ч юм уу. Гэхдээ ингээ ээж нь ингээд бас хүүхдтэй бүх анхаарлыг нь өгч чаддгүй. Аав гэдэг зүйл рүү жоохон анхаарал нь сарндаг ч юм уу. Аавтай ингэж илүү холбоотой байгааг хүүхд нь анзаардаг. Тэгээд ер нь тэгээ хүүхд нь ингээд ааваагаа атаархаад юм уу. Ер нь баг аавтайгаа өрсөлдөөд тэгээд угаасаа яхаа аргагүй дийлж чадахгүй болохоор ерөөхдөө repression буюу одоо дарагталт явагддаг. Тэгээ тийм болохоор ер нь аавтайгаа identify буюу одоо адилтгал хийдэг, одоо өөрийгөө аавтайгаа зүйрлдэг ч гэдэм үү, аав шигэ болохыг хүсдэг. Тэгээ тэрүүгээрээ ерөнхийдөө ир бэлэг эрэхтэн шотоог одоо өөрийнхөө альтер эго болгож байгаа гэсэн үг. За тэгээд
энэний эмэгтэй хөлбрийг нь электрокомплекс гэдэг. За энэ дээр болохоор эмэгтэй хүүхдийн арай жоохон өөр байдаг. Эмэгтэй хүүхд бас тэр фаллос гэдэг одоо тэр аавынх нь илэрхийлээд байгаа зүйлийг хүсдэг. Одоо фаллос гэдэг нь шодоо гэсэн үг. Шодоогийн илэрхийлж байгаа тийм маскулин шин чанар юм уу. Тэгээд тэрийг нь өөртөө байхгүй байгааг анзаардаг. Одоо миний ингээд шодоог тастаа авцсан ч юм уу, хүн аваа явцсан байна гэд айдаг ч юм уу. Ер нь тэгээд эмэгтэй бэлэг эрэхтэнд нэг их тийм ач холбогдол өгдөг. Тэгээд оронд нь ингээ хүүхэлтэйгээр тоглолоод байдаг. Тэгээд тийм болохоор ингээ тэр эмэгтэй хүүхд бол бас айсандаа болоод репрессшн явагдаад тэгээд эрэгтэй хүүхдийг бодвол арай жоохон өөрөөр явагддаг. Ээжтэйгээ өөрийгөө адилтгадаг. Тэгээд аавыгаа булаацалддаг. Тийм тэгээд яг тэр цэгүүд нь наснасаа шалтгаалаад хаана байгаасаа шалтгаалаад ингээд тав угагдсан. Тийм Фройдын хувьд ч угаасаа тэр нөгөө нэг юу ер нь л бүх юмыг тэр эротик хүсэл юм уу тиймэрхүү зүйлтэй холбож ярьдаг болохоор. Тийм тэгээд дөрөвдүгээр шатанд нь одоо latent stage гэж байгаа. Тэгээд энэ нь ерөнхийдөө нуугдсан үе шат тийм нэг их хөгжил болол явагддггүй. За тэгээд 5 дугаар үе шат нь бас эрэгтэй эмэгтэй хүүхдээ айгүй ялгаатай болж гарч ирдэг. Эрэгтэй хүүхдийнх бол шууд нэг үе шатаар явагддаг. За энэ үе шатыг genital stage гэж байгаа. Тэгээд энэ genital үе шат дээр бол эрэгтэй хүүхд зүгээр өөрийнхөө шодоотойгоо өөрийгөө бүрэн одоо адилтгадаг гэх юм уу. Тэгээд тэрэнд нь ерөөсөө ямар ч асуудал гардаггүй. Эмэгтэй хүүхдийг болохоор илүү ахаад үе шат илүү явдаг гэж үздэг юм байлээ. Тэр нь болохоор ингээд clitoral stage гэдэг нь одоо хилүүний үе шатнаас өтрээний үе шат руу, vaginal буюу өтрээний үе шат руу явагддаг гэж үздэг. Тэгээд миний хальт ойлгосноор бол тэр clitoral үе шатт нь одоо эмэгтэй хүүхд ерөнхийдөө хилүүнээсээ оргазм авдаг. Гэхдээ ингээд өтрээнээсээ оргазм авдаг болох тэгж хөгжих ёстой гэж үздэг юм лээ. Тэгээд тэр нь Фройдын хувьд бол тэр хилүүнийхээ үе шатад гацх юм бол тэр жоох хүүхд эмэгтэй хүүхд аавтайгаа өөрийгөө адилтгадаг. Тэгээд ижил хүстэн болдог гэж ярьсан байд. Симон тэгж ярьсан байлуу да. Энэ ер нь жоохон хоцрогч шууд утгаар нь хүлээж авбал жоохон хоцрогцсон онол. Тэгээд эмэгтэйчүүдийн угаасаа оргазм нь зөвхөн өтрээч гэлтгөө хилүүгээ бас онцолдог. Тэгээ энэ үе шатад ер нь эмэгтэй хүүхд яг эн чин 12 наснаас хойш явагддаг тий 12-аас 14 нас. Тийм тэгээд энэ үе шат хүртэл бол ер нь эрэгтэй эмэгтэй хүүхдэд айгүй төстэй байдаг. Гэхдээ яг энэ үе шатаас эхлээд эмэгтэй хүүхд яг өөрийгөө ингэж заах юм уу адилтгах зүйл байхгүй. Эрэгтэй хүүхдэд одоо шодоо тэгээд эрэгтэй хүүхдийн одоо personality айгүй амархан бий болдог бол эмэгтэй хүүхдийн айгүй тийм ойлгомжгүй юуг өөрийгөө адилтгахаа мэддэг. Тэгээд тийм болохоор ер нь өөрийгөө тэр зэгт ингээ объект болгодог. Тэгээд эсвэл хүүхэлтэйгээр тоглодог байсан болохоор өөрийгөө тэр зэгтээ хүүхэлтэй болгодог ч юм уу. Тэгээд бас айгүй олон төрлийн хэцүү юмнууд бас явагддаг гэж үздэг. Тийм. Тэрийг гэхдээ бас 2 дугаар ботны эхний хэсэг дээр бас ярих байхаа эмэгтэй хүүхдийн хүүхэд наснд яг ямар шүү зүйлүүд тохиолддог талаар. За тэгээд энэ бүхэнд ер нь яг ингээ хараад дүгнэх юм бол яг эрэгтэй хүнийг голчсон байдаг. Тэр донд ялангуяа одоо эр бэлэг хэрэгтнийг айгүй их онцлсан байгаа нь ер нь харагддаг. Тэгээд энийг Фройд бол өөрөө ч гэсэн яагаад ингэж яг эрэгтэй хүн дээр ингэж онлон суурилсныг мэддэггүй гэдэм байлээ. Нөгөө нэг Фройдийн судалгаанууд бүгдээрээ хөвшин, эрэгтэй, цагаан, Европ хүмүүс төр хийгдчихсэн. Тэгээ тийм болохоор амар баяс. Тийм л. Тийм. Тэгээд Зигмунд Фройдийн үед феминизм хүчээр аваагүйсэн шүү дээ, тий. Бараг 2 дугаар талгаа эхлээс өмнө бараг 10 жилийн өмнө сурсан баха. 39 онд сурсан гэдэг баг. Тэгээд одоо эцгийн ихэт ясны нөлөө тухайд нэлээд байсан. Тэгээд нийгмийн гол дүр бол ерөөсөө эрэгтэй хүн байсан болохоор эрэгтэй хүн дээрээ суурилсан байж магадгүй. За тэгээд ер нь Баварын гол Фройдтай маргаад байгаа зүйл нь гэвэл Фройд ерөнхийдөө айгүй их тийм детерминистик үзэлтэй гэсэн үг. Бүх зүйл нь тодорхойлогдсон. Одоо тэр дундаа анатом болол хувь тавилан гэж баг хэлж байгаатай ер нь Бавар айгүй зөрчилддөг. Бавар болохоор энэ нь бол айгүй сонголттой хамаатай гэдэг. Тэгээд ер нь ингээд жоох хүүхдийг багаас нь байхад яагаад ингээд аав нь заавал тийм илүү тийм хүч чадалтай хамгийн гол фигюр. Тэгээд эмэгтэй хүнийг яагаад ингээд тийм хувиргасан эрэгтэй хүн ч юм уу, дотмог эрэгтэй хүн гэж харж байгаа талаар ерөөсөө нэг их тайлбар
байдгүй. Ялангуяа эр бэлэг эрэхтэй одоо дээр үеийн нийгэмд хараад байхад бол одоо эмэгтэйчүүдийн нийгэмд бол тэр шодоо бол ямар ч үн цэнэгүй байсан гэдэг юм лээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо заавал түүхийнх нь тэр нөхцөл байдалтай холбож тэр үеийнх нь одоо ямар үнэт зүйлүүд нь илүү үн цэнтэй байгаатай холбож тайлбарлах нь зүйтэй гэж ерөнхийдөө гол маргат юм билээ. Тийм. За 3 дахь харах өнцг нь бол түүхэн материализм буюу тэр дундаа энд Энгельс гэдэг хүний ажлыг авч үзсэн юм лээ. Тэгээд эмэгтэй хүнийг тодорхойлж байгаа зүйл нь ерөөсөө эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр байр сууриас нь хамааралтай гэж үздэг. За тэгээд энийг тайлбарлахын тулд бүр одоо чулуун зэвсгийн үеэс эхэлдэг одоо хүүсийн оролцоо бол айгүй тийм тэгш байсан гэж үздэг юм байлээ. Тэгээд тэр үедээ одоо ямар нэгэн институт байгаагүй, ямар нэгэн эзэмшил байхгүй, үе залгамжилсан юм байхгүй, тийм хуулийн систем байхгүй. Тэгээд шашин нь хүртэл ямар ч хүйсгүй байсан гэдэг. Тэгээд одоо хүүхэд мөхөд төрөлвөл тэр нь ингээ ог аймагта хариалагддаг байсан. Тийм тэгээд чулуун зэвсгийн үед ерөөхдөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд тийш харилцаа үүссэн байсан гэж үздэг юм билээ. Чулуун зэвсгийн үе ойролцоогоор 5,000 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд 3.4 сая жил үргэлжилсэн байдаг. За энэ 3.4 сая жилийн турш яагаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд тийш харилцаа үүссэн бэ гэхээр эрхлэг аж ахуй нь одоо хин энд нь хийхэд нь айгүй тохиромжтой байсан. Тэр үед ерөөхдөө нөгөө анчин дүүрчин амьдралтай байсан юм билээ. Эрчүүд нь анд явдаг, эмэгтэйчүүд нь жимс самартуудаг. Тэгээд одоо жижиг гар урлууд хийдэг байсан. Тэгээд ерөөхдөө байгаль дээр байгаа одоо бэлэн юмар хоолчдаг гэсэн учраас ямар ч эдийн засаг мөнгө төгрөгийн харилцаа бол үүсээгүй, хувийн өмч үүсээгүй байсан. Харин хүрэл зэвсгийн үеэс эхлээд одоо анх удаага хувийн өмч, математик, мөнгө, эдийн засаг, хот суурин гэдэг ерөөхдөө айгүй хөгжлөлтүүд гарч эхэлсэн. Ганц феминизм биш ер нь бол хүний нийгэмдэр ч гэдэг өөрчлөгдсөн юм билээ. Тэгээд одоо өмнө нь хин өөрийн гэсэн тийм гүйцэтгэх үүрэг ролтой байсан бол одоо хүрэл зэвсгийн үеэс эхлээд газар тариалан айгүй хөгжсөн. Тэгээд газар тариалан нь ерөөхдөө эрэгтэй хүний үүрэг айгүй чухал гэдэг. Тэр үед ерөөхдөө нөгөө нэг анчсаар газар хагалдаг байсан. Тэгээд эмэгтэй хүний булчингийн хүч бол ерөөсөө тэрэнд нь хүртэв. Эрэгтэй хүн чинь одоо эмэгтэй хүнээс 70% илүү чадaltaй байт юм билээ. Тэгээд тийм учраас эрчүүд л яг энэ салбарт хамгийн чухал үүрэгтэй хүмүүс байсан. Тэгээ өнөөдөр жишээ нь технологийн салбар одоо хамгийн чухал салбар хахад одоо тухайн үед газар тариалан л хамгийн чухал салбар нэсэн. Тэгээд өмнө нь ерөөхдөө тэр байгаль дээр байдаг бэлэн юм шууд аваад идчихдэг байсан бол одоо газар тариалан эрхлээд өөрийнхөө хоолыг өөрөө тарьж иддэг болсон. Ийм учраас одоо хувийн өмч үүсч эхэлсэн юм лээ. Одоо тэр тарьсан тариа ногоогоо өөрөө ачлах хэрэгтэй болдог. Тэгээ тийм учраас одоо тариа тарьсан газар нь өөрөх нь өмч болж ирдэг гэсэн байна. Тэгээд одоо анхны өмч үүсч эхэлсэн хэрэг тариа ногоо ургац авч байгаагаа тоолохын тулд тоолж сурах шаардлагатай болсон. За тэгээд хоорондоо бас жоохон одоо бараа бүтээгдэхүүн солилцож эхэлснээр одоо бартер мөнгөний систем гэд үүссэн юм билээ. Тэгэд яг энэ бүх үйл ажиллагаан дээр ерөөхдөө л дандаа эр хүний үйл ажиллагаа их оролцдог байсан. Тийм учраас илүү их эрх мэдэл хүч чадлыг олж авсан. За ингээд одоо эхэлж байгаа гол аж ахуйд нь эрэгтэй хүн л хамгийн чухал гэсэн учраас одоо нийгэмд эрэгтэй хүн л хамгийн одоо гол гишүүн болсон. Тийм учраас эцгийн эрхт ёс руу ингээд хүрэл зэвсгийн үеэс эхлэж хэлсэн. Тухайн үеийн одоо энэ эрхлээсэн аж ахуйд бол эрэгтэй хүний хүч хөдөлмөр одоо маш их хэрэгтэй байсан. Тийм учраас одоо эрэгтэй хүнд давуу тал олцсон байгаа байхгүй. Багаж технологийн өөрчлөгдөд хүний нийгэм дагаад тэр чигтээ өөрчлөгддөг гэж төгчд үздэг юм билээ. Тэгээ хүн төрөлхтөн анжис хэрэгэлдэг болсноор л эрхэлдэг аж ахуй нь өөрчлөгдсөн. Тэгэд хүсний дунд тогтсон энэ тийш биш харилцааг ерөөсөө анжис л хэлсэн байгаа байхгүй. Зарим хүмүүс феминизм гэхээр эр хүнийг үзий ядна, эр хүн бол эмэгтэйчүүдийн дайсан гэж үздэг. Тэгэл энэс хийх чинь тэр чигт нь эмэгтэйчүүдийг ялгадал гэж хэлээд үздэг тий ингэлж байгаа. Тийм тэгэд ер нь бол хүрэл зэвсгийн үеэс эхлээл ялагдсан. Тэгээд бас ер нь яагаад ингэж эрэгтэй хүмүүс давмгаалж байгаа шалтгааныг бууруулал бас хүний нөгөө нэг гол үнэт зүйлтэй холбоотой юм билэ. Ер нь одоо эрэгтэй хүрэл зэвсгийн үед бол эрэгтэй одоо юм бүтээж байгаа, бие дааж байгаа,
байгалыг дагамгаалж байгаа. Энэ бүх нь одоо transcendence буюу өөрөөгөө давж гарч байгаатай одоо заагийг нь давж гарч байгаатай холбдог. Гэхдээ эмэгтэй хүний хийж байгаа зүйл нь болохоор яг гэртээ ингээд хүүхдэд хардаг ч юм уу, хүүхэд төрүүлэх нь айгуу тийм нэг юмаа л давтаж хийсэн. Ямар ч тийм шин юм байхгүй. Тэгээ гэрийн ажил бас л нэг тийм давтагдсан. Тэгээ тийм болохоор илүү imminent зүйл гэж үздэг. Тийм тэгэл энэ бүхнээс ирээд тэгэл айгуу боолчлол айгуу ихтэй болсон. Эрэгтэй хүмүүс ер нь тэгэл газар нутагтай болоод боолтой болоод тэгээд эзэмшлээ ер нь ааваас хүүхдийн хооронд дамжуулдаг болсон. Тэгээ эмэгтэй хүн ч гэсэн бас айгуу эзэмшил болоод ирсэн. Тэгээд энэ үед яагаад ер нь эмэгтэйчүүд эзэмшил болоод ирснийг бас айгуу тайлбарлахад хэцүү байд юм лээ. Тэгээд нэг тайлбар нь бол энэ илүү хүмүүс илүү тийм практик болж ирсэн. Тэгээд ажлын хүчээр ер нь бүх юмаа тодорхойлж ирсэн гэж үздэг юм лээ. Тэгээд бас энийг бас энгэлж гэсэн бас яг бүрэн тайлбарлаж чаддгүй яагаад эмэгтэй хүн ингэж болж ирснийг эзэмшил болж ирснийг. Тийм. Тэгээд энэ бүхнийг харахад бол ерөнхийдөө эмэгтэй хүнийг зөвхөн нэг өнцгөөс харахад л сул дорой гэж үздэг Баорын хувьд. Тэгээд одоо зарим цаг үед одоо хүүхдтэй болох нь амар чухал байсан цаг үед эмэгтэй хүн бол амар их үнцэнтэй байсан. Тэгээд ер нь нэгдүгээр хэсгийг бодож ярих юм бол ер нь одоо биолог, psychoanalyst, түүхэн материализмуд одоо зөвхөн өөрсдийн нэг нарийн өнцгөөс л эмэгтэй хүнийг ингээ бүрэн тодорхойлох гэж үзээд байдаг. Гэхдээ айл нь яг бүрэн тодорхойлж чаддаггүй жоохон учир дутмаг байдаг. Одоо psychoanalyst жишээ нь ингээд тэр эр билег хэрэгтэй юм уу? Тэр сексийн бодлолтод хамаг анхаарлаа хандуулад байдаг бол Engлийн хувьд болохоор яг тэр эдийн засгийн нөхцөл байдалд эмэгтэй хүний ажиллах чадвар руу хамаг зүйлээ анхааруулж тэгээд эмэгтэй хүнийг тодорхойлох гэж үздэг. Тэгээд эдгээр нь бол бүгд хангалтгүй гэж үздэг. Бүгд тийм учир дутмаг. Тэгээд тэр үеийнхээ нийгэм түүхийн цаг үеэс хамааралтай, нөхцөл байдлаас хамааралтай гэж авч үздэг. Тэгээд эдгээр нь бол аль нь ч тийм хувь тавилан биш гэж одоо маргадаг. Хоёрдугаар хэсэгт бол эмэгтэй хүнийг түүхэнд яаж харуулсан талаар бичдэг. Тэгээд энэ хэсгийн гол зорилго нь бол энэ эмэгтэй хүний түүхийг эрэгтэй хүн бичсэн гэж харуулахыг хүсдэг. Тэгээд түрүүн ярьсан шиг ер нь одоо чулуун засгийн үед айгуу тийм тэгш эрэгтэй байсан гэх юм уу? Эрэгтэй одоо ингээд продакшнд төвлөрдөг, юм бий болгоход төвлөрдөг. Тэгээ эмэгтэй хүн болохоор нөхөн үрчүүдэд төвлөрдөг байсан. Тэр нөгөө нэг газар тариалан эрхлэхийн тулд айгүй их олон хүн хүч хэрэгтэй. Тийм болохоор одоо хүүхдүүд маш их хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь эмэгтэй хүнийг нөхөн үрчүүдэд айгүй их холбдог. Тэгээд тэр дундаа хүүхэд төрүүлдэг. Тэгээд одоо газар тариаланд бас юм ургаж үрчиж байгаа болохоор бас нөхөн үрчүүдэд тэгж холбож хардаг байсан. Эмэгтэй хүнийг ер нь символ байдлаар хардаг байсан гэх юм уу. Тэгээд түрүүний ярьсан шиг тэгээд илүү практик зүйлүүд илүү үнцэнтэй болоод хүмүүс илүү тийм логик тарихтай болсон. Тэгээд ер нь тийм ухар сүсэг тийм иж хэдийн зүйлээс илүү холдож байгаа гэдэг юм уу. Тэгээд илүү трансценденсийг илүү их үнэлж ирж байгаатай холбодог. Тэгээд гол санаа нь бол нэгдүгürt хүн ер нь яг амьдлаг чандраасаа илүү холдож байгаатай холбоотой гэж үзэж болно. Тэгээд хүүхэд төрүүлэх юм уу. Тэгээд тэр эмэгтэй хүний хийж байгаа зүйл нь айгүй тийм амьдлаг. Гэхдээ эрэгтэй хүний хувьд бол айгүй тийм эрсдэл үүрсэн шин зүйл бүтээж байгаа. Тэгээд одоо гадагшаа гараад юм хийж бүтээгээл ганцлал толтаал. Тэгээд тийм болохоор илүү амьдлаг чанараа давж гарч байгаа. Тийм яг тийм суур хүний үнэт зүйлтэй холбож ярьж болно. Өөрөөгөө ингэж байнга давж дийлж гарч байгаа зүйлтэй холбодог баг. Энэ хэсэгт бас харуулж байгаа зүйл нь эмэгтэй хүн бас үн цэнтэйгээр авч үзэгддэг байсан үедээ хүртэл ингээд зүгээр л нэг символ маягийн эсвэл ингээд яг эрэгтэй хүний эрх тэгш яг хүмүүс нь биш. Эрэгтэй хүнд бол ерөөсөө эрэгтэй хүмүүс л яг ижил төвшөнд байдаг хүмүүс. Тэгээ эмэгтэй хүнийг илүү тийм цаадах зүйл гэж үздэг байсан. Одоо жишээ нь Оросын Катрин хатны үед бол ер нь ямар нэг юм болоогүй гэж үздэг юм лээ тий. Хатныхаа суудалтаа суугаад гэтээ яг үндэ бол эрэгтэй хүмүүс бүх улс төрийн мэдлийг атгадаг байсан. Тийм. Тэгээд Египтэд бас Египтийг авч үзэхэд айгүй тийм эмэгтэй эрэгтэй хүмүүс айгүй тийм ойролцоо эрэгтэй байсан гэдэг юм бэлээ. Ер нь хуулийн үед айгүй төстэй тэгээд эмэгтэй хүмүүс бас
өв залгамжилж эд хөрөнгө авдаг байсан. Бас өөрийн гэсэн хувийн эзэмшилтэй. Гэхдээ л эртний Египтэд бол газар нутг нь тэр жигтэй хаан булам генералуудтай харьяалагддаг байсан. Тэгээ эмэгтэй хүн хэдийгээр ингээд хүссэн үнтэйгээ гэрэлж болдог байсан ч гэсэн бас тэгээ эрэгтэй хүмүүс бас полигам байсан. Тэгэхээр айгүй тийм олон их нэртэй байсан гэсэн. Гэхдээ яг нэг гэрэлсэн эмэгтэйтэй байдаг. Яг тэр одоо шашин машинаар холбоотой. Гэхдээ бусад эмэгтэйчүүд нь ерөөхдөө зарц байсан гэж хэлж болно. Тэгээ Ромд ч гэсэн айгүй төстэй байсан юм лээ. Тэгээ эмэгтэй хүмүүс эдийн засгийн хувьд тусгаар тогтносон. Тэгээд эрэгтэй хүнээс хамааралгүй байсан мөртлөө улс төрийн хувьд ямар ч хүч чадалгүй байсан. Тэгээд энэ бүхнийг бовоор бол бас false emancipation гэдэг ер нь хуурмаг эрхчлөө гэж хэлж байгаа. Тэгээд ер нь ингээд түүхийн үед хараад ахт одоо зарим нэг зүйлүүд айгүй тийм тогтмолд автагдсан юм байлээ. Жишээлбэл одоо эд хөрөнгө бол байнга ааваас хүүдээ өв залгамжлагддаг. Тэгээд бас нэг түгээмэл байсан зүйл нь эмэгтэй хүнийг зөвхөн хүчээр шууд авчдаг байсан. Тэгээ шууд худалдаж авдаг ч юм уу. Жишээ нь Монголын түүхэнд жишээ нь Чингис хааны үед хүртэл тэгээд өвлийн их мэх их ч зүгээр явж ахт нь зүгээр шууд дайрч очиж аваад суучдаг байсан шүү дээ. Тэгээд энэ бүхэнд бол эрэгтэйчүүд л ингээл хоорондоо айгуу тийм ижил төвчнээ. Гэхдээ эмэгтэйчүүдийг ингээд доогор хардаг. Тэгээд ер нь эмэгтэйчүүд эхлээд ингээд аавдаа харьяалагдчихагаад тэгээд аав нь баг ингээд нөхөрт нь дамжуулж өгдөг гэж хэлж болно. Тэгээд эмэгтэй хүмүүнээс бас шаарддаг байсан зүйл гэвэл жишээ нь одоо онгон байхыг шаарддаг байсан. Тэгээд жишээ нь Библийн цаг үеийн одоо еврейчүүдийн хувьд эмэгтэй хүнийг одоо онгон биш байх юм бол шууд ингээд чулуугаар хадаж алдаг байсан гэсэн. Тэгээд эсвэл ингээд цөлд явуулаад шоронгийн хоригдол шиг орон нутгийн ажил хийлгдэг байсан. Тэгээд ер нь нөхөр нөхчих юм бол тэр эмэгтэйчүүд заавал ахтай нь суух хэрэгтэй болдог. Арабд бас айгүй тийм төстэй байсан юм лээ. Тэгээ Грекийн хувьд бас эмэгтэйчүүд ер нь бол аавынхаа адлын хамгийн хөгшин эрэгтэй хүнтэй суух хэрэгтэй гэдэг юм лээ нөхөр нөхчөл. Тэгээд нөхрөө араар нь тавих юм бол тэгээд айгүй тийм хурц шийтгэлтэй. Тэгээ бас нэг зүйл нь гэвэл ер нь шашин машинд ингээд сайн хараад ах юм бол яг ингээд туйлын бурхан хамгийн дээд төвшний бурхан нь бол дандаа эрэгтэйчүүд байдаг. Тэгээд энийг дээр үеийн олон нийгмүүдээс харж болно. Одоо Египтэд жишээ нь яг хөө эмэгтэй бурхан байдаг. Тэр нь гэхдээ түрүүн ярьсан шиг тийм нөхөн өөрчгөө тийм талын бурхан байдаг. Юмыг үржүүлдэг ч юм уу. Гэхдээ яг туйлын бурхан нь бол тэр нарны бурхан Ра гэдэг юм лээ. Тэгээд Вавилоны үед бас айгүй төстэй байд юм лээ. Тэр Иштар гэдэг нь бас яг тийм нөхөн өөрчгөн бурхан. Деважингийн хатаа хаан гэдэг бол Бил Мардук гэдэг нь яг гол бурхан байдаг. За тэгээд Зевс бол бас Диметр гэдэг эмэгтэй бурханыхаа дээр нь байдаг. Зевстэй төстөөр одоо Ромын Жупитер гэдэг бурхан байдаг. Ер нь дандаа эрэгтэй. Тэгээд Есүс ч гэсэн эрэгтэй. Ер нь ингээд бүх шишин дандаа яг хамгийн том бурхан эрэгтэй байж таардаг. Тэгээ бас нэг түгээмэл зүйл гэвэл эмэгтэй хүн ер нь дандаа тийм зарцуул байдаг нь айгүй ойлгомжтой байдаг. Гэхдээ энэ нь айгүй янз бүр байдаг. Грекийн Демостын жишээ нь одоо 3 төрлийн үйлчлсэн байдлаар дүрсэлдэг. Тэгээд энэ нь бол эхнийх нь бол гетера эмэгтэйчүүд. Тим эмэгтэйчүүдийг бол ерөнхийдөө тийм сүнслэг таашаалтаа ашигладаг гэж үздэг юм ээ. Тэгээд эдгээр нь бол одоо гейшэ маягийн яруу найрагтай холбоотой арай жоохон үнэтэй бие үнэлэгч маягийн гэж хэлж болно. Тэгээд энийг 2 дугаар хэсэгт илүү ярина. Тэгээ 2 дахь нь бол нэг төрлийн зарцснууд гэхдээ бас биеийн таашаалыг нь хангадаг гэх юм уу, одоо сексийн хэрэгцээг нь хангадаг. За тэгээ 3 дахь нь бол зүгээр яг хүүхэд төрүүлж өгдөг эмэгтэйгээд ийм 3 өргөлийг тодруулсан байдаг. Тэгэл ер нь шашнууд эмэгтэй хүнийг айгуу тийм доогор байдлаар харуулсан айгуу тодорхой байдаг. Корант жишээ нь одоо эрэгтэй хүнийг шууд эмэгтэй хүнээс дээгүр заяасан маяасан гэж хэлдэг. Тэгээд өнөөдрийн нэг юм ч гэсэн ер нь исламын шашинд одоо эмэгтэй хүмүүс ер нь зарц шиг байдаг. Тэгээд христийн шашин ч гэсэн бас эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс доогор үздэг. Тэр ихтэй 3 дугаар хэсэгт ярина. За тийм. Тэгээд ер нь түүхийн үед хараад ахт иймэрдүү зүйлүүд айгүй голцолтой юм билэ. Тэгээд яг хоо саяхны үе хүртэлхийг харьцуулах юм бол Италийн сэргэн мандалтын үеийг авч үзэх юм бол эмэгтэй хүмүүс арай нэг жоохон
эрх чөлөөтэй болж ирсэн гэдэг юм билээ. Жишээлбэл өөрсдийн гэсэн үйл ажиллагаануудыг бий болж зохион байгуулдаг. Тэгээд урлаг, уран зохиолтой илүү холбогдолтой болдог. Тэгээд өөрсдийн гэсэн салонтой болж ирсэн гэж үздэг юм билээ. Тэгсэн ч гэсэн улс төрийн хувьд ямар ч хүч чадалгүй нөлөөгүй байсан гэж үздэг. Тэгээд одоо Францын зохиолч тэр Олимпе де Гус гэнэ. Ер нь Францын хэдэн эмэгтэйчүүд улс төрд орох гэж нэлээд үзсэн. Гэхдээ бүгд тэгээд айгүй тийм их үзэн ядалт уур хилэнтэй тулгарсан гэж хэлж болно. Тэр үеийг улс төрийн мэдлэг атгадаг байсан хүмүүс эмэгтэйчүүд хизээ ингэдэг болсон бэ гэж ер нь хэлжсэн юм байлээ. Ер нь эмэгтэйчүүд дээд зэргийн тушаал авахын тулд заавал эрэгтэй хүмүүсээр дамжиж тийм үү дээд зэрэгт хүрдгийг бас харуулдаг. Тэгээд эмэгтэй хүн яг ингээ гэр бүлтэйгээ айгүй их нэгт холбоотой байдгийг боор айгүй дурдсан байдаг. Тэгээ эмэгтэй хүмүүс хоорондоо нийлэхтэй хүртэл ингээд эрэгтэйчүүдээрээ дамжуулж нийлдэг. Тэгээд Францын хувьсгалын үед бол бас л эрэгтэйчүүд л ер нь удирж байгаа хэвээр байдаг. Тэгээд гэхдээ энэ үед бас голцоо нийгмийн давхаргыг бас айгүй тодтогч өгсөн юм байлээ. Тэгээд эмэгтэй хүмүүс бол ерөнхийдөө ажилчаа ангитай төстэй. Тэгээд бүүжва хүмүүс нь ерөнхийдөө тийм ажилчаа ангиад дарлаж байгаа та ер нь бол зөвлөлдөг. Тэгээд энэ үеэр бас эмэгтэй хүнд бас ажил олоход айгүй хэцүү. Тэгээд эрэгтэй хүнтэй яг ижлэгэн ажил хийж байгаа мөртлөө хагас цалинг нь олдог байсан. За тэгээд энэ нь бол бас Америкт бас байсан юм байлээ. Франц ч гэлтгүй ер нь иймэрдүү нөхцөл байдал. Тэгээд эрэгтэй хүмүүс бас ажлаа алдахаараа айгүй ууралдаг, дургуутсдаг эмэгтэй хүмүүс ажлын болоогаад байна гэдэг. Тэгээд тэгсэн ч гэсэн бас эмэгтэй бас л нөхөн өрчгөн талын одоо үүрэгтэй баригдсан байдаг. Тэг ямар ч тийм ажиллах боломж бол нэг их байхгүй. Тэгээд дээр нь тэр үед бас үр хөндөөлөх хуулиар зөвшөөрөгдөөгүй байсан. Энэ бас христийн моралтай холбоотой баг. Аборшн нь бол 1975 онд хуулиар зөвшөөрөгдсөн юм билээ. Тэгэд энэ нь бол бүр энэ ном бичигдснээс 26 жилийн дараа дөнгөж аборшныг зөвшөөрч ирсэн гэсэн үг. Тэгээд энэ хэсгийг ерөнхийдөө дүгнж хэлэхэд бол ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний түүхийг бичсэн. Тэгээд эмэгтэй хүнд ямар ч боломж байгаагүй. Тэгээд эмэгтэй хүмүүсийг ямар ч ингээд юу ч бий болгоогүй, юу ч хийдгүү байсан гэдэг нь бол айгүй тийм хэцүү шүмжлэл. Яагаад гэвэл нэгдүгээр эмэгтэйчүүд гэр бүлтэй айгүй их хариалагддаг. Тэгээд хүүхдээ хардаг. Ер нь хүүхдүүдэд өсгдөг. Тэгээ гэрээ ажилд угаасаа хариалагдсан байдаг. Тэгээд дээр нь одоо эмэгтэй хүний ингээд ажил хийх гэж гарч ирэнгүүт нь угаасаа эрэгтэйчүүд ингээд дарлаж дургуутсдаг. Дараагийн хэсэгт одоо уран зохиол, соёл маял бас ямар нөлөөтэй байсныг илүү харуулна. Тэгээд эмэгтэй хүн бол голцоо дээр одоо гэрлэлт, гэр бүлийн зүйлээрээ л дарлагддаг байсан. Тэгээд тийм болохоороос ингээд карьераа хөөхийн тулд ер нь л гэрлэх нь хамгийн чухал зүйл болдог. Тэгээд тэр нь заавал ингээ эрэгтэй хүмүүсээр дамждаг. Яг өөрөө тусдаа бие даасан субъект болоход айгүй хэцүү байдаг. Тийм. Тэгэл энэ циклэнд давтагдаж ирсээр аваад ер нь эмэгтэй хүн ингээд ямар ч боломж нь олдоогүй гэж бовоор үздэг. Тэг хэрвээ боломж нь ижлэгэн байх юм бол эмэгтэй хүмүүсийг ер нь яг ижлэгэн хэмжээнд ажиллаж чадахыг хэлдэг. Тэгээд 3 дугаар хэсэгт бол эмэгтэй хүнийг домогт яаж хариулсан талаар ярьдаг. Тэгээд энэ нь ерөөдөө үлгэр домогт эмэгтэй хүнийг бас айгүй эрэгтэй хүнээс л хамааралтай. Эрэгтэй хүнтэй хамааруулж тодорхойлсон байдлыг айгүй тодтогдог. Тэгээд яг өөрөө тусдаа субъект биш байдлаар тодруулсныг харуулсан байдаг. Тэгээд жишээ нь одоо христийн шишинд нөгөө анх эрэгтэй эмэгтэй хүнийг үүсгэхдээ эхлээд ингээд бурхан Адам гэдэг эрэгтэй хүнийг бүтээчээд эмэгтэй хүнийг болохоор зүгээр хавирганых нь ясаар бүтээсэн гэж үздэг. Тий Адамыг унтчих үед нь бурхан нэг хавиргыг аваад тэгээд тэнчэнээсээ Ивийг бүтээсэн. Гэхдээ зориулалт нь бол зөвхөн Адамд зориулж Адамын төлөө бүтээгдсэн. Ив бол өөртөө эзэн бол биш. Тэгээд ямар ч шашин юм уу уран зохиолч ер нь эмэгтэй хүний яг хийж бүтээх зүйлийг нэг их яриаггүй байдаг. Тэгээд ер нь хараад ах дандаа баатрууд нь дандаа эрэгтэйчүүд байж таардаг. Тэгээд эмэгтэй хүний ингээд үлгэр домогт хараалсан байдлыг хараад ахаар ер нь голцоо ингээд дэлхийн ээжтэй зүрлдэг гэх юм уу. Тэгээд тэр нь ингээд бас нөхөр түрүү ярьсан шиг нөхөн өржихөн ингээд их үүсвэр
тэгсэн мөртлөө ингээд бас харгуу талуудыг айгүй их зүүрлдэг. Жишээ нь одоо ингээд nature байгаль дэлхийтэй зүүрлэхээр ингээд байгаль дэлхий чинь тэр жигтэй ингээд үхэл амьдрал ингээд хосолж явж байгаа болохоор тийм циклийг хараалсан байдаг. Тэгээд бас тийм байгаль дэлхийн одоо ойлгомжгүй тийм харгуу зүйл гэдэг талаас нь ч бас ярьсан байдаг. Тэгэд ингээд ер нь түүхэнд ингээд хараад ахт бацх юм бол эмэгтэй хүний түүхүүд айгүй тийм зөрчилдөөнтэй. Нэг бол түрүү ингээд Адамын яснаас ингээд Ивийг эрэгтэй хүнд бүтээсэн гэдэг. Тэгээд нэг бол ингээд эмэгтэй хүнийг онгон мээрээсээ зүүрлдэг. Нэг бол ингээд дэлхийн ээж, амьдралын их үүсвэр, нөхөн урчхөө, байгаль дэлхий тэгснээ ингээд харгуудлыг нь яриад ирэнгүүт шулан болом гэж ярьдаг ч юм уу. Тэгээд бас эмэгтэй хүний айгүй тийм ховж ив ярьсан. Эсвэл нэг бол ид шидийн юм шиг. Ер нь айгүй тийм төвөгтэй гэдэг. Тэгээд Киркегард энэ дээр хүртэл ер нь эмэгтэй хүн байна гэдэг нь ойлгомжгүй айгүй олон зөрчилдөөнтэй зүйлийг зэрэг илэрхийлсэн байдаг болохоор эмэгтэй хүнд хэцүү байдаг байх гэж хэлсэн байдаг. Тэгэд эмэгтэй хүний одоо бэлэгдлийн чанартай авч үздэг зүйлүүдийн хувьд гэх юм бол одоо жишээлбэл эмэгтэй хүний сарын тэмдгийнхэн цусыг Египтэд жишээ нь шүтдэг байсан юм билэ. Тэгсэн мөртлөө бас ингээд ногоо тарианых нь үржлийг зогсоох боломжтой тийм хор морч гэж бас хардаг байсан юм билэ. Тэгсэн мөртлөө бас даав маав эмэгтэй хүний сарын тэмдгийн цустай олчвол тэрийг нэгээд бэлэг тэмдгийн байдлаар дээдэлж явдаг байсан юм билэ. За тэгээд дээр нь эмэгтэй хүний онгонг бас айгу сонио авч үзт юм лээ. Одоо заримдаа ингээд тэрнээс нь айгүй их айдаг гэх юм уу. Ер нь эмэгтэй хүнийг ер нь цус мустай зүрлж айгүй их айдаг. Тэгээд одоо тэр тийм болохоор одоо зарим эмэгтэйчүүдийг авч суухахаа өмнө хурмынхаа өмнө тэр онгоныг нь цоолдог байсан бэлээ. Тэгсэн мөртлөө бас ингээ эмэгтэй хүнийг бас онгоноор нь авахыг хүсдэг гэд энэ бас ер нь айгүй тийм зөрчилдөөнтэй хүсэл гэж үздэг юм бэлээ. Тэгээд тэгсэн мөртлөө бас эмэгтэй хүнийг гол уран зориг гэж үздэг. Тэр дундаа урлагт жишээ нь эмэгтэй хүнийг айгүй тийм mysterious нууцлаг гэж үздэг. Тэгээ эмэгтэй хүнийг muse болгож үздэг. Тэгээд тийм болохоор эмэгтэй хүмүүс өөрсдөө яг юм бий болгодгоо. Зүгээр л эмэгтэй хүмүүс одоо уран зориг болж ирдэг. Эмэгтэй хүмүүсээр дамжуулж юмыг бий болгодог гэж хардаг. Тэгээд ер нь энэтэй холбоотойгоор эрэгтэй хүн бас эмэгтэй хүнд ингээд өөрийнхөө бүх зүйлийг тусгадаг гэх юм уу. Тэгээд эмэгтэй хүн ерөнхийдөө өөрийг нь харуулсан тийм айгүй тийм сайн эмэгтэй байх хэвээр. Одоо ориентал хүмүүст бол эмэгтэйчүүд амар тийм тарган байхыг дээдэлдэг байсан юм билээ. Тэр нь одоо ингээд сайн хооллогдсон эмэгтэй болохоор тийм ер нь өөрийнх нь эзэнт нь илүү тийм хүндлэл авчирдаг гэх юм уу. Тэгээ исламын шашинд бол айгүй олон тооны их нэртэй байх нь одоо эд баялагийг нь харуулдаг. За тэгээд ер нь бужва хүмүүсийн хувьд бол одоо ихнэр нь одоо тийм гоо үзэсгэлэнтэй, элегант, ухаантай. Тэгээ тийм болохоороос ингээд тийм харагдах нь айгүй бас эрэгтэй хүнийг илүү тийм дээд түвшний гэж харуулж чаддаг. Тэгээ тийм болохоор тийм эмэгтэйчүүд одоо янз бүрийн үнэтэй итлэл эсвэл тийм одоо булга шүүб мүбээр өөрсдөө болдог байсан. Тэгээд ер нь эмэгтэй хүмүүс нь дандаа эрэгтэй хүнийг л харуулах гол зорилго нь гэх юм уу. Тэгээд тэгсэн мөртлөө бас эмэгтэй хүнийг нэг болохоор зүгээр зарц марц шиг ингээл өдөр тутмын нэг тийм уйтгартай зүйл эсвэл нэг тийм эмэгтэй хүн жоохон ухаан муутай ч юм уу айгүй тийм дундаж байдлыг бас харуулсан байдаг. Тэгээ энэ бүхний ер нь айгүй зөрчлөөтэй яг эмэгтэй хүн гэж яг юу хэлээд байгааг нь мэдэхгүй. Нэг бол зарцч юм шиг, нэг бол сахиусан тэнгэрч юм шиг айгүй ойлгомжгүй байдаг. Тэгээд эмэгтэй хүний харах худлыг нь харуулахаараа бас айгүй тийм ойлгомжгүй байдаг. Эмэгтэй хүнийг бас вампирч гэж үздэг ч юм уу, ямар нэгэн цос мос ордог. Ер нь эрэгтэй хүний ингээд бүх тэр амин зүйлийг нь сорж авдаг зүйл гэж харах ч үе байна. Тэгээ эмэгтэй хүнийг айгүй нүгэлтэй гэж үздэг. Христийн шашин машин. Ер нь тэгээд нүгэлтэй юм бол эмэгтэй хүнд буруутгадаг ч юм уу. Тэгээд тийм болохоор ер нь эмэгтэй хүнийг айгүй тийм хоёрдмал талтай гэж харуулдаг. Тэгээд эрэгтэй хүний бүх хүсэж байгаа зүйл нь байгаа мөртлөө эрэгтэй хүний бүх хүсдэггүй зүйл нь байдаг гэж харуулдаг. Тэгээд бүх хайртай зүйл нь байдаг, бүх үзэн яддаг зүйл байдаг. Тэгээд эрэгтэй хүний өөрийнхөө тусгасан тийм зүйл гэж үздэг. Тэгээд энэ хэсэгт бас 5 зохиолчийн талаар ярьд юм билээ. Тэгээд энэ 5-ыг гэлс товчхон дурдчихэв.
За эхний зохиолч нь бол Motherland гэдэг зохиолч. Энэ нь одоо түрүүний хэлсэн шиг эрэгтэй хүн болол ингэж тэнгэрт трансценд хийдэг. Гэхдээ эмэгтэй хүн ингээ бүр газар доор шигддэг гэж зөвлөсөн гэсэн. Тэгэхээр эмэгтэй хүний энэ жоохон шуламлаг чанарыг нь илүү харуулсан гэсэн. Тэгээд эмэгтэй хөхт бол одоо хүүхдийн далавчийн тасдаг ч юм уу. Эсвэл ингээд юмыг заавал сулд ороо болгохыг хүсдэг. Тэгээд эмэгтэй хүний хайр гэдэг нь юмыг бүтэн залхих ч юм уу. Эсвэл тэгээд ямар нэгэн ид шидийн зүйлээр юм уу, ямар нэгэн дүр эсэх байдлаар одоо эрэгтэй хүнийг хуурдаг ч юм уу. Тиймэрхүү байдлыг харуулдаг. За тийм Лоренс гэдэг зохиолч төр эрэгтэй эмэгтэй хүнийг арай жоохон тэгш эрэгтэй болгож ирдэг. Гэхдээ тэр хоёр нь нийлээд нэг бүтэн зүйл, нэг нэгдлийг үүсгэх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ энд гол зүйл нь эрэгтэй нь бол одоо фалос гэдэг зүйлээр трансценд хийдэг гэсэн үг. Гэхдээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр түрүүний хэлсэн шиг эр бэлэг эрэхтэн ер нь хүч чадлыг бэлэгдсэн тийм зүйлээр дамждаг. Тэгээ эмэгтэй хүн зүгээр тэрийг нь ингэж усалж үржүүлж байгаа. Тийм гол асран хамгаалагч юм уу? Тийм гэж болно. Тэгэхээр эмэгтэй хүн одоо эрэгтэй хүндээ л зориулагдсан тийм үүрэг хариуцлагатай гэсэн үг. За тэгээ 3 дахь зохиолч нь бол Клаудел. За Клаудел нь Лоренстой ерөнхийдөө төстэй. Түрүүнийх шиг эрэгтэй эмэгтэй хүмүүс нь бас ер нь бие биендээ эмэгтэй нэг эрэгтэй хүндээ зориулагдсан. Гэхдээ энэ нь хоёулаа бурхан руу чиглэсэн, бурхан руу трансценд хийсэн гэж үздэг. Тэгээд энэ дээр бол эрэгтэй хүн одоо сэлмээр байлдаад юм бүтээгээд цайз барьдаг ч юм уу. Аян данд явдаг. Гэхдээ эмэгтэй хүн бол ер нь эрэгтэй хүндээ үнэнч тэгэж бас эрэгтэй хүнд бүх юма зориулахыг шаарддаг. Гэхдээ энэ эр бэлэг эрэгтэй гэхээс илүү шашинтай холбоотой ингээд хоёулаа бурханд өөрсдөө зориулж байгааг хэлбэрнэ гэж хэлж болно. За тэгээд 4 дахь зохиолч нь Бретон гэж байгаа. Тэгээд Бретоны хувьд бол яг одоо хүйсийн ирэмб нь солигдсон гэх юм уу. Тийм болохоор эмэгтэй хүнийг бүр яг хамгийн чухал зүйл гэж үздэг. Эмэгтэй хүн бол энэ хороогийн хамгийн гоо сайхан тэгээд хамгийн бүх тайван бүх зүйлийг илтгэдэг. Эмэгтэй хүн энэ бүхнийг одоо байгаль дэлхий дээр гаргаж өгдөг. Тэгэхээр эмэгтэй хүнээр дамжуулж тэр цаадах зүйлд хүрдэг гэж үздэг. Тэгээд нэг хэсэндээ эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү. Гэхдээ тэгсэн мөртлөө эмэгтэй хүнийг яг өөрийнхөө хувьд субъект гэж үздэг. Эмэгтэй хүн өөртөө биш бусад бүх зүйл өөрөөсөө бусад бүх зүйлд зориулагдсан гэж хэлж байгаа гэж болно. Нэг ёсны одоо альтруистик энэрэнгүү үзэл маягийн ч юм уу. Тэгээд эмэгтэй хүнээр л дамжуулж тэр үнэн гоо үзэсгэлэн уран сайханд хүрдэг гэсэн үг. За тэгээд 5 дахь зохиолч нь бол яг хайрыг илүү голчилдог. Энэ нь бас эрэгтэй эмэгтэй хүн яг ижлэхэн гэж үздэг. Тэгээ Боварын нэг таалагддаг зүйл нь энэ зохиолч маань илүү тийм домгийн зүйлийг байхгүй болгосон, илүү тийм газарт болгосон. Тэгээ эрэгтэй эмэгтэй хүн бие биенээ хайраар дамжуулж одоо орчлоо хорвоотой нийтдэг гэх юм уу. Тэгээд эмэгтэй хүн бол ийм дэлхийн ээж ч юм уу, домгийн зүйл биш, зүгээр л хүн гэж харуулдаг. Тэгээд хүний бодит байдал гэсэн зүйл хангалттай гэж хэлдэг. Тэгээд энэ нь хамгийн гол нь яг хайраар л дамжуулж эрэгтэй эмэгтэй хүн хоёр ингээ бие биенээ оршихуйг зөвтгдөг гэж хэлдэг юм байна. Ер нь энэ ингээ үлгэр домуудыг бүгдийг ажиглаад ах юм бол эмэгтэй хүнийг хизээч өөрийнх нь хувьд тодорхойлоогүй, дандаа эрэгтэй хүнд дамжуулж тодорхойлсон. Тэгээд одоо сүүлийн тэр Стендал гэдэг зохиолчийн хувьд ч гэсэн эмэгтэй хүн яг тэгш байгаа боловч эрэгтэй эмэгтэй хоорондоо ингээ нэгт хамааралтай байдлаар тодорхойлцсон байдаг. Тэгээд ер нь үлгэр домуудад иймэрдүү байдлаар илтгэсэн байдаг болохоор эмэгтэй хүний хизээч ингэж өөрийнх нь хувьд өөрийнхөө одоо зорилгын төлөө явж байгаагаар дүрсэлдэггүй. Тэгээд энэ бүх нь бас өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гэж үздэг. За Баварын хувьд бол тэгээд энэ бүхэнд бол ер нь эмэгтэй хүний хувьд абсолют үнэн гэж байхгүй. Тэр эмэгтэй хүний дотор хайгаад байгаа тэр үнэн гэдэг зүйл ч угаасаа байхгүй. Тэгээд Баварч existentialist болохоор existence precedes essence гэдэг. Тэр нь тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хүний гол мөн чанар нь оршихугаас урддаг гэсэн. Тэгэхээр тэр эмэгтэй хүнд одоо тийм бурхнаас заяасан тийм дэлхийн ээжийн тийм гол мөн чанар ч юм уу тиймэрхүү зүйлийг эмэгтэй хүнд төрхөөс нь өмнө заяасан гэсэн үг биш. Тэгээд бас нэг эсэргүүцэж байгаа зүйл нь ер нь л хүн болгоо айгуу тийм нууцлаг байдаг.
зөвхөн эмэгтэй хүнийг л ингээл нууцлаг маслаг гэд. Ер нь нууцлаг ойлгомжгүй юм болол эмэгтэй хүн рүү чигтэх нь бас буруу гэж үздэг. Тэгээ яг үндэ хүн болгол тийм ойлгомжгүй. Ер нь эрэгтэй хүн ч гэсэн тийм энгийн ойлгоход амархан биш гэж үздэг. Тэгээд ер нь энэ үлгэр домгуудын хамгийн гол зүйл нь нийгмийн давхраг, тэгээд эмэгтэй хүний үүрэгт айгүй их гарч ирдэг. Тэгээ энэ бүхэнд хараад байхад эмэгтэй хүнийг яа ингээд бүх юмаа зориулах, өөрийгөө ингээд бусад бүх зүйлд зориулах, өөртөө биш бусад бүх зүйлд зориулахыг нь илүү тодорхойлсон байдаг. Тэгээд ер нь заавал тэгж эсэргүүцэж одоо агрессив, эрч хүчтэй байхаа оронд зүгээр ингэж өөрийгөө зориулаад тэгээд ингээд чимээгөө даруухан байхыг илүү бэлэгцэн. Энэ бүхнээс харахад бол эмэгтэй хүнийг тодорхойлоход айгүй хэцүү. Амар олон төрлийн эмэгтэй хүний нүрийг харуулсан байдаг. Тэгээд энэ бүхэн аль нь ч ерөөсөө эмэгтэй хүнийг бүтэн тодорхойлохгүй. Тэгээд энэ бүхэнд одоо ямар ч тийм тэгш ярих айгүй багтай. Тэгээд тэр дундаа тусгаар тогтносон юм бол ерөөсөө байхгүй. Эрэгтэй хүн ингээд ганцаараа тусгаар тогтносон өөрийнхөө зүйлийг хийж явж болдог мөртлөө эмэгтэй хүнийг ерөөсөө түүх домогт тэгж харуулсан байдгүй. Тэгээд зөвхөн эрэгтэй хүнээр л дамжуулдаг гэдэг. Тэгээд боорын хэлснээр бол эмэгтэй хүн зөвхөн өөрийнхөө төлөө өөрөө амьдарсан цагт л өөрийнхөө эрх чөлөөг бүрэн эдэлж тэгээд энэ ороод одоо бүх өөрийнхөө өгч чадах бэлгээ өгнө гэж үздэг юм лээ. Тийм. За энүүгээр тэгээд нэгдүгээр бот маань дуустдаг. За тэгээ хоёрдугаар ботон дээр болол эмэгтэй хүний туршлага, амьдралыг илүү ярьж өгнө. За тэгээд ойлгомжгүй санагдсан юм уу? Эсвэл янз бүрийн асуултууд байвал comment section дээр үлдээгээрэй. Тэгээд бусад хүмүүст өөртөө сонирхолтой санагдсан хэсгээ бас хуваалцаад гоё харилцаа яриа өрнүүлвэл бас гоё юм уу гэж бодож байна. За энэ дугаарыг маань сонссон баярлалаа. Não há ninguém mais feliz do que eu.